Сайн байцгаана уу эрхэм хүндэт үзэгчдээ. Танил хүн нэвтрүүлгийн багийнхан Сонгон хайрхан дүүргийн гадаа зогсож байна. Энэ удаагийнхаа шинэ дугаарыг Сонгон хайрхан дүүргээс бэлтгэхээр төлөвлөлөө. Тэгэхээр Монгол улсын хүн амын 10% нь оршин суудаг буюу 300 мянга гаруй хүн амтай Сонгон хайрхан дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Нямбаатрыг энэ удаад нэвтрүүлэгтээ зочноор оруулахаар төлөвлөсөн байгаа. Орж болох уу? За сайн байна уу та? Сайхан аварч байна уу? Би TM телевизийн танил хүн нэвтрүүлгээс явж байна. Өнөөдөр таны ажлыг сурвалжлуул боломж байна уу? Танай дээр бас нэлээд дөөлөн шоу байна. Гараад байна. Бас энэ томоохон дүүргийн иргэдийн хурлын даргын нэг өдөр хэрэг хөрөндөг юм бэ гэдгийг үзэгч олонтой хүргэх зорилготой. Бидний өсөлтийг хүлээн авах боломж байна уу танд? За боломжтой. Ер нь бол гэхдээ өнөөдөр бол нэлээд олон ажлууд төлөвлөгдсөн байгаа. Та бүхэн бас өөрсдөө одоо энэ танай сурвалжлын групп маань бидний тэр бүх ажлуудад оролцоод явах цаг зав байдаг бол бидний өнөөдөр бас бидний ажлыг сурвалжлах тийм боломж байгаа гэдгийг хэлье. За баярлалаа. За тэгэхээр иргэдийн хурлын өглөөний ажил хэрхий эхэлдэг юм бэ? Бид нөгөө засаг дарга нарыг оруулж исэн болохоор иргэдийн хурлын даргаыг ер нь бол нэвтрүүлэгт оруулж байгаагүй юм байна шүү. Тийм, дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурал ер нь бүх шатны иргэдийн төлөөлөгчдийн хурал гэдэг бол үндсэн хуулийн зааснаар нутгийн өөрөө удирдах ёсны байгууллага. Нутгийн өөрөө удирдах ёсны одоо тэр үндсэн шийгүүргүүдийг хэрэгжүүлнэ. Үндсэн хуулийн заасанчлан иргэдийн төлөөлөгчдийн хурал засаг дарга хамтарч иж тухайн засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгждэх удирдлага бий болдог. За дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын үндсэн чиглэлийг зарим хүмүүс бас төдийлөн сайн ойлгодгүй. Юу байдгүй бол жилдээ нэг удаа 2 удаа хуралдчихдаг. Бусд үед ер нь бол баг одоо ажилгүй шахан байдсан болоо гэсэн ийм асуултыг нэг удаа сурвалжлагт тавьж ирсэн. Тэгэхээр дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурал дээр өдөр тутам иргэдээс өргөдөл хөндлөлүүд ирнэ. За дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хуралд иргэдээ 5 ажлын хороотой. Энэ 5 ажлын хороо бол одоо байнгын шинжтэй үйл ажиллагаа явуулдаг. Хот байгуулалт, байгаль экологи, эдийн засаг, нийгмийн бодлого ч гэдэг юм ийм ажлын хороодод үйл ажиллагаагаа явуулдаг. За миний тухайд бол дүүргийн иргэдийн хурлын дараагаар одоо сонгогдож ажиллаад 3 жил 6 сар орчим болж байна. За энэ хугацаанд бол ерөнхийдөө энэ дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын үйл ажиллагааг хэвийн тасралтгүй хангах чиглэлээр яг хуулийн заасан тэр чиглэлээр ажлуудыг өдөр тутамдаа зохион байгуулалт явуулж байна. За өнөөдрийн тухайд гэхтэл одоо гэмтрээс урьдчилан сэргийлэх чиглэлээр тодорхой ажлууд хийхээр урамшилт эргүүл зохион байгуулах чиглэлээр ажлуудыг ярилцаж төлөвлөнө. За мөн Сонгон хайрхан дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа нэмэн өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн холбоо гэж байдаг. Энэ холбооны үйл ажиллагаатай танилцаж тэдгээр холбоотын бас үйл ажиллагаанд дэмжлэг тусалцаа үзүүлэх. За нэмэн өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн гадаад зах зээлийг нэмэгдүүлэх чиглэлээр удирдах зөвлөлийнхэнд өнөөдөр бас уулзалт хийхээр төлөвлөсөн байгаа. За дээр нь Сонгон хайрхан дүүрэгт нэг маш том бүтээн байгуулалтын ажил гадаадын хөрөнгө оруулалтаар хийгдэхээр ажлууд эхлэн явагдсан, гэрээгээ байгуулсан миний бие. Энэ юу гэхээр Сонгон хайрхан уул гэж манайхан мэдэх бах. Сонгон хайрхан уулын нэг амыг бүхэлд нь юм хүүхэд залуусын чөлөө цагаа зөв болсон өнгөрүүлэхэд зориулсан цэцэрлэгт хүрээлэн байгуулахаар Унгарын хөрөнгө оруулалтаар одоо ийм ажил эхлэхээр эхний ажил явагдана. Өнөөдөр тэр нөхдүүдтэй газар дээр нь очиж бас бүтээн байгуулалтын ажлын төлөвлөлтийг ярилцсан. За мөн саяхан Оросын холбооны улсад зохион байгуулагдсан олон улсын тэмцээнд буюу Оросын холбооны улсын авраг шалгаруулах тэмцээнд 3 дугаар байр эзэлсэн ирээдүйн шонхрууд гэж багийн бас хүүхэд залуучуудыг бид нар хүлээж авч баяр хүргэх ажилтаа байгаа. Гэх мэтлэн ийм төлөвлөсөн ажлууд бол нэлээд байгаа. Ер нь нэлээд завгүй ажил уу? Ер нь ихтэй хүн завтай байх уу, завгүй байх уу гэдэг бол
тухайн ажил хариуцж байгаа хүнээс шалтгаална л да. За миний хувьд яг одоо энэ дүүрэгт 8 дахь жилдээ ажиллаж байна. Сонгон хайрхан дүүргийн төрийн захиргааны удирдлагын хэлтсийн мэрэгчлэнээс эхлээд тэгээ төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга, томон газрын даргыг үүрэг гүйцэтгэгч гэдэг иргэдийн хурлын дарга гэдэг энэ дүүргийн 3 давхар байшин гэр ингээд 8 жил дээшээ давшаа сууж ажиллалаа. Тэгээд тийм учраас өөрөө дүүргийн бас ажлыг одоо гадралж байгаагийн хувьд хийх ажлууд бол чамгүй байна. Их хурлын даргаыг хараад хахад бас их зовлонтой. Нэг гишүүн илүү үг хэлээл, нэгэн дутуу үг хэлээл, микрофоныг хаагаал, бухимдаал байдаг. Иргэдийн хурал, дүүргийн иргэдийн хурал мөн адил бас их зовлонтой гайгүй юу? За дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурал хуулиараа 2-оос доош удаа жилд хурлах ёстой. За тэргүүлэгчдийн хурал бол 7 хоног тутам бараг хуралдаж байгаа. Тэгэхээр дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хуралд хуулиар харьяалуулснаас бусад асуудлуудыг дүүргийн иргэдийн хурлын тэргүүлэгчд шийдвэр гаргаж явдаг. Дүүргийн иргэдийн хурлын тэргүүлэгчд бол 7 хүний бүрэлдэхүүнтэй. За байнгын үйл ажиллагаатай гэж хэлж болно. За дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн чуулган бол 41 хүний бүрэлдэхүүнтэйгээр хуралддаг. Тэгэхээр 41 хүний хүн болгоны санаа бодол нэг хурлаас гарах шийдвэрт тусах гэж ирмэлцдэг учраас энэ болгоныг бас зохицуулж аль болох онцтой шийдвэр гаргахад хурлын даргын ажил бол бас тэр л бас нэлээд чиглэгдэн дээ. Тий. За таны өрөөтэй орж ирснийг танилцаад байгаа. Тэгээ энэ зураг түрүүнд орж иргэдэг сайхан харахад бас тайвшрал авмаар ийм сайхан хангаан зураг байна л да. Энэ манай Хинтэн аймгийн Өндөр хаан уулын зураг байгаа. Тий. Би ч нөөрөө одоо манай ээж аав хоёулаа энэ Хинтэн аймагт төрсөн улсууд. Манай аав болохоор Хинтэн аймгийн Баян сумын ууг бол ийм байгаа байсан. Одоо бас бурхан болсон. Арилтын хишгэ гэж юм байсан. За манай ээж болохоор Хинтэн аймгийн одоо Жаргалтан суманд төрсөн. Гайлмаа гэж хүн байдаг. Манай ээж болохоор энэ Өндөр хаан уулынхаа баруун тал руу төрсөн. Манай аав болохоор бүр зүүн тал руу төрсөн. Миний бие болохоор одоо ээжийг нөгөө оюутан байхад Улаанбаатар хотод төрсөн. Миний яг ухаан орсон газар бол Хинтэн аймгийн Бэрхийн урхаа, Бэрх тосхон гэж хэлж болно. Манай аав өөрөө тээврийн тэрэгний жолооч юм байсан. За. Тий. Би ч дөнгөж ухаан ороод тэгэл хөдөө нөгөө тээврт явахт нь цуг суугаал явдаг. Тэр үйл одоо нөгөө хүүхэд байгаа хамгийн гоё сайхан үе л дээ. Та ээж аваасаа хэдүүлээ вэ? Би гуруулаа. Доор 2 дүүтэй. Айлын том байна. Тий. Тэгээ би одоо төрийн албанд ажиллаж байгаа нь би бус манай 2 дүү л хоёулаа хувийн салбарт өөрсдөө хувийн юм хийгээ явждаг. Танах хэдэн хүүхэдтэй вэ? Гэр бүл манайх 3 хүүхэдтэй. Одоо манай 3 хүүхдийн зураг гинд байгаа да. 2 том нь охин. Бага нь хүү. За. Тий. Танай гэр бүлийн хүн тань. Манай гэр бүлийн хүн Баярмаа гэж хүн байгаа. Битээр ч оюутан багтаал суудсан шүү дээ. Тий одоо 17 8 жил болж шүү дээ. Та ямар мэрэгчлэлтэй юм бэ? Хаана сургууль төгссөн? Би эрхцүүч мэрэгчлээ. Би орхыг сургууль төгссөн, цагдаагийн академи төгссөн. Хууль зүйн ухааны магистр хамгаалсан. За одоо удирдлагын академид докторантурт суралцж байгаа. За энд 1945 оны бүх нийтийн санал асуулгад оролцсон Хинтэн аймгийн Батноров сумын харьяат Цэдэв овогтой арилдээ. Миний өв гэцэг Яндангийн Баян нарын энэ саналын утас гэдэг. Би энийг нөгөө улсын төв архиваас ингээд хэвлүүлж ингэж сканердж авсан. За. Тий. Энэ нөгөө 1945 онд бүх нийтийн санал асуулга авсан. Монгол улс тусгаар тогтносон улс мөн эсэх талаар ийм санал асуулгыг бас гадны улс орнуудын одоо хүсэлт шахалтын дор явагдсан гэж ярьдаг. 1945 оны Яалтын хэлцээрийн үед Яалтын хэлцээрийн хавсраг заалтад Монгол улс тусгаар тогтносон улс байх талаар бас Оросын тухайн зөвлөлт холбоот улсын төрийн тэргүүнүүдийн зүгээс Хятад болон Америк нэгдсэн улс тэргүүт улсуудад бас тийм шахалт үзүүлсэн гэж ярьдаг. Хариуд нь Хятадын талаас хэрэг монголчууд өөрсдөө
тусгаар тогтносон бие даасан улс мөн гэдгээ ард нийтийнхээ санал асуулгаар нотлол бид бүхэн одоо Монгол гадаад Монголын тусгаар бүрэн эрхт байдлыг баталгаажуулахад бэлэн байна, хүлээн зөвшөөрөхөд бэлэн байна гэдэг ийм асуудлууд яригдсан гэдэг. Тэгээ энэний дагуу 1945 онд ард нийтийн санал асуулга явагдсан. Ард нийтийн санал асуулгад тухайн үед бараг 99% хүмүүс ард нийтийн санал асуулгад орж тусгаар улсаа зарлан тунхсан гэж үздэг. Та ямар ажилтай байлаа? Одоо Сонгон хайрхан дүүргийн 32 дугаар хороо. Сонгон хайрхан уулын хойд ам хэлмэгдэхсдийн цогцлборт аманд бид нар нөгөө гадны хөрөнгө оруулалтаар үндэсний цэцэрлэг төрөлн байгуулах ажлын эхлэлийг одоо газар дээр нь очиж ярих гэж байгаа. Эскиз зураг болон бусад юм дээр тохиролцох гэж байгаа. Өнгөрсөн хугацаанд танай иргэдийн хурал ер нь хичнээн удаа хуралдаж хичнээн асуудлыг хэлэлцэн байдаг юм бол. Манай дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн чуулга нийтдээ 11 удаа хилцсэн байгаа. За нэг 50 гаруй асуудлуудыг нэгдсэн чуулганаар хилцсэн. За дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн хуралдаан бол ерөнхийдөө 7 хоног тутам зохион байгуулагдаж байгаа. За тэргүүлэгчдийн хурлаар бол дүүргийн өдөр тутмын ажил амьдралтай холбоотой шийдвэрүүдийг гаргаж байгаа. За дүүргийн засаг даргын үйл ажиллагаанд хяналт тавьж байгаа. За дүүрэг орон нутгийн төсвийн биелэлт, түүний зарцуулалт нь бас давхар хяналт тавих ажлыг зохион байгуулдаг. Түрүүнд би таныг хүлээнгээ энэ ханан дээр нэг плакат тэрэн дээр энэ ерөнхий боловсролын сургуулиудад ерөөсө гар утас нөгөө ийм ухаалаг гар утас ашиглахыг хоригдсан юм уу тий? Сонгон хайрхан дүүргийн иргэдийн хурлын тэргүүлэгчдээ сая 4-р сарын 15-наас эхлээд ерөнхий боловсролын сургууль цэцэрлэгийн ахлах бүлгүүдэд смарт гар утас буюу ухаалаг гар утас хэрэглэхийг бүрэн усан одоо хоригдсан юм шийдвэр гаргаж байгаа. За энэ нь бас тодорхой тооцоо судалгаан дээр хийгдсэн ажил байгаа. Ямар учиртай шийдвэр гаргасан та? За смарт гар утас хэрэглэснээр сүүлийн үед маш олон сөрөг үр дагаврууд гарч ирж байна. Тухайлбал хүүхд багчуудын сургалтын амжилтанд сөргөөр нөлөөлж байна. Анхаарал төвлөрөлт бага болж байна. За дээр нь өөрсдийн сэтгэн бодох чадвар муудаж байна. Өөрөөр хэлбэл интернет онлайнаас бэлэн сэдвүүдийг энгийн боловсруулалт хийлгүй шууд копидж багштай үзүүлдэг ч юм уу. За нөгөө төгөр 2016 оны эхний 1-р улирлын байдлаар 50001 хүүхэд нүдний эвэрлэг бүрхүүлийн өргөслийн улмаас Сонгон хайрхан дүүргийн эрүүл мэндийн нэгдэлд үзүүлсэн байна. Сэтгцэн эрүүл мэндийн төв буюу бидний ярьж хууснаар заншсан шар адны сэтгцэн эмнэлэгт бас олон хүүхэд хэвтэж эмчилүүлж байна. Тэгэхээр энэ бол олон сөрөг үр дагавартай. Тэгээ зөвхөн бид энийг одоо санаачлаад хийж байгаа биш. Гадны өндөр хөгжилтэй олон орнуудад энэ смарт гар утсыг сургуулийн орон зайд хэрэглэхийг хоригдсан ийм туршлагууд байд юм лээ. Тэгээд бид бүхэн энэ дээр бас үндэслээд энэ туршлагууд дээр үндэслээд тодорхой тооцоо судалгааны үндсэн дээр ийм шийдвэр гаргасан. Одоо дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдээс бас ажлын хэсэг гаргаад боловсролын хэлцтэй хамтраад энэ тогтоолын хэрэгжилтэд цагдаагийн хэлцүүтэйг хамтраад бас хяналт шалгалт хийгээ явуулж байгаа. Цаашдаа ер нь аль бол хүүхд огчуудыг энэ ухаалаг гар утаснаас хол байлгах энэ тал руугаа бас энэ шийдвэр дээр бат зогсноо л гэж бодож байгаа. Эцэг эхчүүд ургуутсаж байна уу? Би харин эцэг эхчүүдээс маш их тийм эсэргүүцэл ирэх юм байх гэж бодсон чинь ерөөсөө огтоос тийм эсэргүүцэл илэрхийлээгүй. За тэгэхээр танай дээр бас энэ улс төрийн хувьд бас нэг анхаарал татсан үйл явдал боллоо л доо. Иргэдийн хурал нь хуралдаад сонгуулийн өмнөхөн дүүргийн хансаг даргаыг огцруулчихлаа. Тэгээ юунаас болсон юм бэ? Өнөөдөр ямар нэгэн байдлаар засаг дарга байхгүй, ажил салгаадах ч юм уу тийм зүйл байна уу? За дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын 11-р хуралдаанаар дүүргийн засаг даргаыг огцруулах шийдвэр гаргасан. За үндсэл нь болохоор төрийн албаны тухай хууль, засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулиудыг зөрчиж
хороодын засаг дарга нарыг ажлаас хүнслэгүүгээр халсан гэдэг ийм үндслээр Монгол Ардын намын бүлгээс асуудал оруулж ирж хилцээд 29 төлөөлөгчийн одоо эрцтэйгээр 22 төлөөлөгч нь хоцруулах тал дээр гар өргөөд тэгээ тогтоол гарсан. Тогтоолоо нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Батүл даргад хөргүүлсэн байгаа. За засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулинд зааснаар тухайн шатны дүүргийн иргэдийн хурал нь тухайн шатны засаг дарга томилох, чөлөөлөх, огцруулах асуудлаар шийдвэр гаргаж дээд шатны засаг даргад уламжилдаг ийм хуультай. Энэ хуулийнхаа хүрээнд ийм асуудлыг шийдсэн. За ер нь Сонгоны хархан дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуульд 2012 онд болсон сонгуульд Монгол Ардын намаас 22 төлөөлөгч сонгогдож олонхолсон. Ардчилсан намаас 17 төлөөлөгч сонгогдсон. Монгол Ардын хувьсгалт намаас жагсаалтаар 2 төлөөлөгч сонгогдсон. Энэ цагаас хойш бид нар бас энэ нэгжийн хуулийн хэрэгжилтийг хангах чиглэлээр иргэдийн хурал маш олон удаа бас одоо шийдвэрүүд гаргаж явсан. Нийслэлийн засаг даргад хамгийн анх дугаар хуралдаанаараа Монгол Ардын намаас нэр дэвшсэн. Эрдэнэцэн давгийн давг гэж хүнийг дүүргийн засаг даргад нэр дэвшүүлсэн боловч харамсалтай нь Батүл дарга маань бас хууль зөрчиж давг гэдэг хүнийг дүүргийн засаг даргаар томилохоос татгалцсан байна. За тэгээд улмаар Ардчилсан намаас чин болд гэж одоогийн засаг даргыг нэрийг нь оруулж ирж нийслэлийн засаг дарга захирамж гаргаж дүүргийн засаг даргаар томилсон. Одоо 3 жил бас 5-6 сар болж байна. Зүгээр энэ хугацаанд Монгол Ардын намаас нэг ч удаа дүүргийн засаг даргыг огцруулъя, чөлөөлъя гэдэг ийм асуудал тавьж байгаагүй. Ер нь Ардчилсан намтай бас эвтэй зүйтэй хамтран ажиллах ийм хүрээнд ажиллая гэдэг байдлаар энэ 3 жил 6 сарыг үтсэн. Харамсалтай нь аль шатанда эвсэж ажиллаж чаддгүй одоо тогтоогдсон. Өөрөөр хэлэх юм бол их хурлынхаа төвшөнд ч тэр засгийн газрынхаа төвшөнд ч тэр за дүүрэг орон нутгийнхаа төвшөнд ч тэр хамтран ажиллаж чадах тийм улс төрийн соёл энэ манай Ардчилсан намын нөхдүүдэд байдгүй юм байна. Сониндлээ олон суудлаа авчиад засгийн эрхээ барьж чаддгүй тий. Энэ бол нийслэлээр олон дүүрэгт тохиолдсон явдал шүү дээ. Манай дүүрэгт болсон, Багнуур дүүрэгт болсон, Налаах дүүрэгт болсон. Өөрөөр хэлбэл манай одоо Батүл дарга маань бас Монгол оронд энэ Ардчилсан хөвслийг авчирхад бас гол үүрэг гүйцэтгсэн гэдэг утгаар нь Монгол улсын ерөнхийлөгч, Монгол улсын баатар гэж цол хэрэгэн болгосон гэж бид ойлгодог. Харамсалтай нь дүүргийн иргэдийн хурлын сонгуулиудад ялт байгуулсан олон газруудын ялтыг өөрчилж Ардчилсан сонгуульд нис засал 2012 онд маш олон газруудад хийсэн. За тэгэхээр иргэдийн хурлын дарга нар бол гимтэргээс урьдчилан сэргийлэх зөвлөлийн дарга нар байдаг тий. Тэгэхээр танай дүүрэг бол маш их амттай. Тэр хэрээрээ гимтэргийн гаралт бол бас их байдгаа тий. Яг энэ гимтэргийг бууруулах чиглэлээр та яг юу хийж өнгөрсөн хугацаанд? Миний би ч өөрөө би эрх зүйч мэргэжилтэд өмгөөлөгчөөр ажиллаж ирсэн. Өөрөөр хэлбэл надад одоо хамгийн ойр салбар нь гэж хэлж болно. Тэгээ гимтэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн даргын ажлыг авснаас хойш бид эхний ээлжинд Сонгоны хархан дүүрэгт гарч байгаа гимтэргийн шалтгаан нөхцөлийг тогтоох чиглэлээр криминологчдын судалгааг хийлгэсэн. За. Өөрөөр хэлбэл бид гимтэрэгтэй тэмцэхийн тулд тодорхой шинжилгээний үндсэлтэй ажиллах ёстой гэдэг утгаараа Монголын криминологчтой холбоотой хамтарч ажиллаад гимтэргийн шалтгаан нөхцөл энэ талаар судалгаа хийлгэсэн. Тэгээд судалгааныхаа дүнг цагдаагийн 3 хэлц байдаг манай дүүрэг дээр 3 хэлц прокурорын байгууллага, шүүх гэх байгууллагуудад хөргүүлсэн. Гимтэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн хуралдаанаа хилцсэн. Тэгээд энэнийхээ дагуу төлөвлөгөө гаргаж ажилласан. За Сонгоны хархан дүүрэгт үйлдэгдэг гимтэргийн хамгийн их одоо гаралтай хэрэг нь бол бусдын өмчлөх эрх эсрэг гимтэргүүд байдаг. Өөрөөр хэлбэл хулгай, булаалт, дээрмийн гимтэргүүд хамгийн ихээр гардаг. Тэгээд Сонгоны хархан дүүргийн цагдаагийн 1-р хэлтсийн нийт хамрах нутаг дэвсгэр нь бараг 100 гаруй мянган га нутаг дэвсгэр байдаг. Эндээс ингээ баруун тишээ 52-ын даваа, ийшээгээ 5-7 цэргийн анги, хойшоогоо Батсан бүр сумтай хилэлдэг. Энд бас нэг 60 гаруй мянган малтай өрхүүд байдаг. Малын урлагийн гэмтэргүүд бас гардагаараа бусад дүүргүүдээс их онцлогтой. За тэгээ бид судалгааныхаа дагуу олон төлөвлөгөө гаргаж тэр төлөвлөгөөнийхөө дагуу ажлууд хийлээ. За
цагдаагийнхаа байгууллагуудын техник хэрэгсэл хангамжийг сайжруулах чиглэлээр бас 3 гаруй тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын ажлуудыг хийлээ. За шүүх, прокурор, цагдаагийн байгууллагуудын дунд янз бүрийн болцолт уралдаануудыг зарлалаа. За эдгээрээс хамгийн үр дүнгээ өгсөн нэг арга ажиллагаа бол цагдаагийн хэлтсийн хэрэг үртгэж мөрдөн байцаагч нар прокуроруудын дунд шийдвэрлэлт удаан байгаа хэргийн шийдвэрлэлтийг хурдсгах, түдгэлцэн эргүүдийн шийдвэрлэх талаар болцолт уралдаануудыг өнгөрсөн жил зарласан. Энэ болцолт уралдааны явцад маш олон хэрэгүүд шийдвэрлэгдэж бүр улсын ерөнхий прокуророос одоо энэ сайшааллуудыг манай энэ хуулийн байгууллагууд хүртсэн байгаа. Тэгээ энэ жил энэ болцолт уралдаанаа сая бас дахиад зарласан. Энэ жилийн тухай тэгэхэд цагдаагийн нэгдүгээр хэлцэхэд улсын хэмжээнд гэмтэргийн илрүүлэлтээр нэгдүгээрт явчихна. Тий. Манай цагдаагийн 2 3 дугаар хэлцүүд мөн эхний 5 байрны дотор явчихна. Тэгэхээр энэ бол гэмтэргээс өрсөн сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн хамт олонны бас одоо нийт хамт олонны үр дүн, ажлын үр дүн гэж ойлгож болно. За тэгээд цагдаагийн байгууллагад хэдийгээр сонгоны хархан дүүрэг маань орон нутгийн төсөв их хомс хязгаарлагдмал боловч бид цагдаагийн байгууллагууд, прокурор, шүүхийн байгууллагуудад ер нь хамгийн их хөрөнгө оруулалтыг өнгөрсөн жилүүд хийсэн. Ер нь сонгоны хархан дүүрэг шиг ийм цэргийн казармд байдаг дүүргүүд байхгүй. Яг үнийг хэлэхэд та бүхэн мэдж байгаа Хаан уул, Сүхбаатар, Баянзүрх дүүргүүд ямар сайхан тогтсон байртай болов. Сая Баянгол шинэ байранд орчлоо. Чингэлтэй дүүрэг бас хотын төвд бас конторын зориулалтын байртай. Энэ маань бол одоо эрүүлжүүлэх байр шүү дээ. Тэгэхээр энэ эрүүлжүүлэх байрыг буулгаад энэ цэргийн казарм байсан юм маань төрийн захиргааныхаа байгууллага хэвээрээ байна. Дүүргийн үндсэн нөгөө иргэдэд үйлчлэгээ үзүүлдэг хэлц албатуудыг энд бүгд төвлөрүүлж байгаа. Тэгэхгүй бол манай бүх хэлцүүд энд түрээсийн байранд байдаг байхгүй. Хөдөлмөрийн хэлц энд, боловсрол тэнд, халамж хойно, мэрэгжлийн ялалт урд гэдэг. Уг нь бол иргэд төрийн үйлчлэгийг нэг дороос хүртэх ёстой. Тэр агуулгаараа бас ийм хөрөнгө оруулалтын ажлуудыг бид хийж байгаа. Одоо энэ улсын комисс энд байгаа шинэ баригдсан төр саатуулах байр буюу эрүүлжүүлэх байрыг энэ сарда хүлээж авах учиртай. Тэгээ хүлээгээд авчвал цагдаагийн ерхий газар энэ эрүүлжүүлэхээ сулж өгнө. Энийг бид нар нураагаад концессор шинэ барилга эхлэхээр ийм төлөвлөсөн ажил явагдаж байгаа. Тэгээ энэ амхан улаан эрүүлжүүлэх байр юм байна шүү дээ. Манай гэмтэргээс үрсэн сэргийлэх ажлын бас хамгийн нэг том хийж байгаа ажлуудын нэг. Төр саатуулах байр маань өөрөө энэ ардталтаа эрүүлжүүлэх, төр саатуулах, хажуудаа нөгөө хүчирхийлэлд өртөгдсөн хүмүүсийг төр байлгах юм өрөөтэй. Энэ дүүрэг тэгэхээр шийдэх асуудлууд олон байгаа. Төсөв хөрөнгөө хувьд хэрэг хүрэлцээтэй байдаг. Одоо ерөөсөө сонгоны харьцангуудын ганц асуудал нь энэ шүү дээ. Ерөөсөө Монгол улсын төсвийн тухай хуулиар дүүрэг орон нутгийн бүрдүүлэх төсвийг хуулийн тусгаалan зааж өгсөн байдаг. Одоо энэ төвц 8 нэрийн дэлгүүрүүдээс орох орлогын албан татвар, за байгалийн нөөц баялаг ашигласны төлбөр хураамж, үл хөдлөлийн төрөнг борлуулсны 2% татвар, хүү торгуулийн орлого, тэмдэгтийн хураамж гэсэн ийм нэр төрлүүдээс дүүргийн орлого бүрднэгээ хуульчилсан. Харамсалтай нь энэ хуулийн гажуудал зөвхөн манай дүүрэг дээр хамгийн хүнд дээр тусч байгаа. Энийг бид нар маш олон жил ярьж байгаа. Дүүрэг байгуулагдаад одоо 23-4 жил болж байна. Энэ хугацаанд жил болгон бид энэ асуудлыг л ярьдаг. Тэгэхээр энэ төсвийн хуулийн ололттой нээлттэй тал нь бусад дүүргүүдэд тусдаг. Энэ хуулийн алдаатай тал нь манай дүүрэг дээр хамгийн тод тусч байгаа. Жишээлхэд энэ жил манай дүүргийн төсвийн орлого 6.8 тэрбум төгрөг. За. Сүхбаатар дүүргийн төсвийн орлого 37 тэрбум төгрөг. Яасан харьцсан уу? Тэгэхээр энэ бол ерөөсөө өнөөгийн байгаа хуулийн гажуудал нь. Чингэлтэй дүүргийн төсвийн орлого энэ жил 25.6 тэрбум төгрөг, манайх 6.8. Баянзүрх дүүрэг, Хаан уул дүүрэг, Баянгол дүүргүүдийн төсвийн орлого дандаа 18-аас 20 хэдэн тэрбум төгрөг. Манайх ганцаараа 6.8 тэрбум төгрөгийн орлого олохоор төлөвлөсөн байна. Тэгэхээр энэ юутай холбоотой гэвэл энэ хуулийн дээр байгаа газар зүйн байршлын ялгамж чин чанарыг энэ хуулинд хуульчилж өгөөгүйгээр энэ хуулийн алдаа нь болсон. Өөрөөр хэлбэл
Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт Монгол улсын бүх хууль хяналтын байгууллагууд байдаг. Улсын дээд шүүх, улсын ерөнхий прокурор, нийслэлийн шүүх, захиргааны хэргийн шүүх, Чингэлтэй дүүргийн шүүх гэдэг. Эдгээр шүүхүүдээс өнгөрсөн жил Чингэлтэй дүүргийн татврын хилцс дүүргийнхээ төсөвт 15 тэрбум төгрөгийн төсвийн орлого бүрдүүлсэн. Бид өнгөрсөн жил 350 тэрбум төгрөгийн 350 сая төгрөгийн тэмдэгтийн хурамжийн орлого бүрдүүлж байгаа. Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт байгаль орчны яам болон бусад бүх яам агентлагууд төвлөрдөг. Хөдөө орон нутгуудад аргал угал загнасан шонхор шувуу агнсны хураамж Чингэлтэй дүүргийн төсвийн орлогот ордог. Манай дүүрэг Сабруугаас наашаа нэг ширхэг яам агентлаг байхгүй. Сүхбаатар дүүргийн тэр 37 тэрбум төгрөгийн орлогыг мөн л яам агентлагууд бүрдүүлээд дээр нь нөгөө Монголын одоо тэргүүлэх зэргийн хөрөнгөтэй хүмүүс одоо хувьцаа эзэмшигчнэр Сүхбаатар дүүрэгт амьдардаг хаягтай байдаг. Хувьцааны ногдол ашигаас авдаг татврыг дүүргийн орлогот авдаг. Энэ орлогын 37 тэрбум төгрөгийнх нь дийлэнхийг Сүхбаатар дүүргийн төсвийн орлого энэ татврын нөгөө ногдол ашиг эзэмшиж байгаа хүмүүсээс орчиж байгаа. Тэгэхээр манай дээр байгаль орчны ч яам байхгүй, төвлөрсөн захууд ч байхгүй. Хувьцаа эзэмшигчнэрч байдаг. Хаан дүүргийн төсвийн орлогын дийлэнхийг гадаад эргэн харьяатын алба гэж агентлаг бүрдүүлдэг. Монгол улсад бүх орж гарч байгаа гадаад хүмүүсийн зорчин явж байгаа хүмүүсээс авж байгаа хураамж, хятад ажилчдыг торгосон торгуулийн мөнгөөр энэ хаан дүүргийн төсвийн орлого 20 хэдэн тэрбум төгрөгийн орлого бүрдэж байгаа. Тэгэхээр манай дүүргийн төсвийн орлогыг бүрдүүлж байгаа байгууллагууд бол ердөө л энэ хүмүүс. Нэг 1100 гаруй ийм түүц 8 нэрийн дэлгүүр, 6 нэрийн дэлгүүр үүддэг. Эдгээрээс орлогыг нь тухай бүр тодорхойлох боломжгүй ажил үйлчилгээний орлогын албан татвар гэж хурааж авдаг. Харамсалтай нь энэ сая 16 оны 1 сарын 1-ээс эхлээд татврын хуулинд өөрчлөлт оруулаад энэ хүмүүсийг татвар төлөгч, тайлагнагч болгоод хуульчилсан чинь одоо энэ хүмүүс хагас жил бүтэн жилээр татврынхаа орлогыг татвараа тайлагнаж орон нутгийн төсөвт орлого оруулахар болсон. Өнөөдрийн байдлаар дүүргийн төсвийн орлого 800 гаруй сая төгрөгөөр тасарч явж байна. Тэгэхээр хууль тогтоогч нар энэ хөрсөн дээр буусан шийдвэр гаргахгүй байна. Хоёр гэвэл энэ орон нутгийн төсөв бүрдэж байгаа энэ хуулиудын ялгамжтай байдлыг газар зүйн байршлахын хувьд ялгамжтайгаар шийдэж өгөхгүй л сонгон хайрхан дүүрэг ингээд 20 хэдэн жил бусад дүүргүүдээс хөгжлөөр хоцроол яваад байна. Тэгэхээр бид нар байгаа төсвийнхээ орлогыг одоо нөгөө нийслэлээс ирж байгаа санхүүгийн дэмжлэг болон бусад зүйлүүдэд аль болох үр ашигтай зарцуулахыг хичээн эрмэлзэж ирж байгаа. Өнөөдөр одоо бидний энэ зогсож байгаа энэ зогсоол ихэд л нодлон жил бид нар орон нутгийн хөгжлийн сангаар байгуулсан. Энд гэр хороололд амьдарч байгаа хүмүүс таксигаар үйлчлүүлэх бас л шаардлагатай. Тэгэхээр энэ хүмүүс таксигаар үйлчлүүлэхийн тулд ийм зориултын таксины зогсоол дээр ирээд үйлчлэгийг өртвөл илүү. Дээр нь энэ одоо бид нар халтур хийдэг хүмүүс гэж ярьдаг тийм ээ. Энэ хүмүүс бол хуваараа тээвэр эрхлэгч хүмүүс. Энэ хүмүүс Улаанбаатар хотын нийтийн тээврийн бас томоохон ачааг үргэлжлэж байгаа. Тэгэхээр энэ хүмүүсээ ч гэсэн дэмжиж зориултын зогсоолтой болгоод нөхөрлөл маягийн зохион байгуулалтанд оруулахлаар бид олон ажлуудыг хийж байна. Төсөв мөн дутагдaltaй зовлон юу юм бэ? Яг энэ сонгон хайрхан дүүргийн иргэдэд ямар асуудлууд тулгараад байгаа? Бид одоо нөгөө төвийн дүүргүүд шиг илүү тийм их гой зүйлүүдийг хүсэхгүй байгаа шүү дээ. Эхний ээлжинд бид нар гэр хорооллын айл өрхүүдийг гэрэлтүүлэхтэй болгочих. Гэрэлгүй айл хичнээн, гэрэлтүүлэхгүй годомж хичнээн байна. Гэрэлгүй айл, гэрэлтүүлэхгүй айл гэж хоёр ойлголт. За. Гэрэлгүй айл Улаанбаатар хотын хэмжээнд 8000 өрх айл бий. За. Тэрний 6000 сонгон хайрхан дүүрэг байгаа. Огт гэрэлт. Дааны гэрэлт байна уу? Тий, дааны гэрэлт байна. Өөрөөр хэлбэл өнөөдөр хэддугаар 100 байгаа үлээ. Хэддугаар 100-д өнөөдөр 21-р 100-д Монгол улсын нийслэлийн иргэн 6000 өрх айл сонгон хайрхан дүүрэгт гэрэл цахилгаангүй байна. Сая өнгөрсөн 3-4 жилүүдэд улсын төсөв маш их өрлөгөн зарцуулагдсан. Өөрөөр хэлбэл одоо хэрэгтэй хэрэггүй зүйлүүдэд төсвийн мөнгийг үрсэн. Тэрийгэ эдсэн уусан гэдээ одоо шалгаад шүүгдээд явж байна. 750 сая доллар нэг нь идчихлээ л гэж байна. Бидний ерөөсө баг хилчиж байгаагүй тоо тийм үү? Ийм хэмжээний мөнгө гарын салаагаар урсж шít. Тэгэхээр энд Монгол улсын нийслэлд амьдарч байгаа хүмүүсийн чинь 6000 хүн сонгон хайрхан дүүрэгт гэрэлгүй байна гэдэг бас энэ шийдвэр гаргах чинь сонсоосоо. Хоёр гэвэл бид нар энэ гэр хорооллын гудамжуудыг гэрэлтүүлэхтэй болох шаардлагатай. Өнөөдөр би бүр өнөрөө би өөрөө чинь нэг юм хичээнгүлж хүсье. Шүн хаан дүүргийн гэр хорооллууд ямар гэрэлтүүлэхтэй байна? Сонгон хайрхан ямар байна гэдгийг нэг өндрөөс хараад үзээрэй.
тэнгэр газар шиг ялгаатай байгаа. Энэ бол орлоготой шууд холбоотой. Танай дүүргээс сонгогдсон гишүүд энэ тал дээр хэр анхаарч ажилладаг юм бэ? За манай дүүргээс одоо 12 жил тэр үш тав гишүүн сонгогдож ажилласан. За яг одоогоор бидэнд дүүрэгтэйгээ бас тийм бас ойр нэгт уялдаж ажиллахгүй байгаа гэдээ би хэлчихэд буруутахгүй байна. Өнөөдөр сонгоны хайрхан дүүргийн энэ төсвийн энэ хуулийн цоорхоо дээр одоо сонгоны хайрхан дүүрэг хамгийн их одоо юу яаж байгаа? Хамгийн их одоо нэрвэгдэж золиос болж байгаа. Тэгэхээр төсвийн тухай хуулийг өөрчлөх тал дээр л бид бол удаа дараа санаачлах санал хөргүүлсэн харамсалтай нь хүлээж аваагүй. Эрдэнэчимэг гишүүн сүүл сонгогдсон, Сумын озер гишүүн сүүл сонгогдсон. Бид энэ төсвийн хуулийг өөрчлөлт оруулах талаар саналаа дээр гишүүдэд бүгдэнд хэлсэн. Төрийн албаагчдын нэгдсэн зөвлөгөөн зохион байгуулж байгаа хүртэл хэлсэн. Тэгэхээр өнөөдөр сонгоны хайрхан дүүргийн энэ төсвийн хуулийг өөрчлөхгүйгээр сонгоны хайрхан дүүргийг хөгжүүлэх тухай ярих нь бол өөрөөсөө ойлголт болно. Зөвхөн Сумын озер гишүүний хувьд бидний саналыг хүлээж аваад төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулъя гэд хуулийн төслөө өргөн барьж байгаа гэж саяхан бидний мэдгдсэн. Энэ бидний урдталд харагдж байгаа хайрхан шохороо бол манай сонгоны хайрхан уулын одоо ноён оргилно. Сонгоны хайрхан дүүргийн одоо биелэгдэл болсон газар байгаа. Ногоон өрөм үндэсний хөтөлбөртөө бас хамтран ажиллах гэрээ хийгээд за ногоон өрөм үндэсний хөтөлбөрийнхэн маань бас бидний саналыг хүлээж аваад за энэ амыг та бүхэн бас бүхэлд нь одоо яг энэ үндэсний цэцэрлэг түрээлэнтэй төстэй байдлаар ингэж тогтчуулах боломж байна. Та бүхэн бас тодорхой хэмжээнд хөрөнгө оруулалт хийгээд энэ газрынхаа байр зүүн зургийг эцлэн шийдээд хөлийн заагаа тогтоогоод өгөө. Тэгвэл бид нар гадны хөрөнгө оруулагч нараас хайж олох боломж байна гэд юм санал тавьсан. Тэгээ бид нар энэ ногоон өрөм хөтөлбөрийн тавьсан саналыг үндсэнд нь гүйцэлдүүлсэн. Тэгээ Унгарын засгийн газрын хөрөнгө оруулалтаар эхний ээлжинд 10 сая орчим доллараар энэ амыг бүхэлд нь моджуулаад хүүхэд залуучууд энд одоо зугаалдаг, биеийн төмөр спортоор хичээлдэг ийм цэцэрлэг түрээлэн болгож тогтчуулахаар бид нар одоо ажил эхлэх гээд байж байна. Тэг яг энэ газрын өөрийнх нь бол бас онцлог нь би түрүү хэлсэн. Монгол улсад улс төрийн хил сэрэгт хилмигдүүлэх ажиллагаа яг энэ газар эхэлсэн гэж үздэг. Нэр бүхий 13 хүнийг 1937 оны 9 сарын 11-ний шөнө онцгой бүр эрэхт комиссын шийдвэрээр бас энд буудаж хороосон гэсэн ийм бас түүхийн эмгэнэлтэй нэг үйл явдал бас энд болж өнгөрсөн гэдгээ. Тэгээд хойч үеийнх нь цаашдаа Монголын төрд ийм эмгэнэлт явдал бүү тохиолдосоо гэдэг үүднээс жил болгоны 9 сарын 11-ний өдөр цагаатах ажлыг өдөртөн зохион байгуулах комисс, за мөн дүүргийн цагаатах ажлыг өдөртөн зохион байгуулах комиссоос энд жил болгон одоо улс төрийн хил сэрэгт хилмигдэсдэд хүндэтгэл үзүүлэх ажлыг зохион байгуулдаг. Тэгээ цаашдаа энэ газар маань бүхэлдээ ингээд цэцэрлэг түрээлэн болоод тогтчвол энэ хүмүүсийн бас хүндэтгэлийг үзүүлж байгаа ажил маань илүү өргөн хүрээнд зохион байгуулагдах боломжтой болно гэж үзэж байгаа. Ихэвчлэн цэргийн одоо мундаг хүмүүсийг тухайн үед буудаж хороосон гэдэг одоо тэр самбуу гэд нэр нь бичигдсэн байгаа. Дарьцуу, малж, бат төмөр, нөгөө алдар цохиолч, мөр дөндийн ядам сурангаа, өлзий очир, жамин, жав, дэндүү, яндаг, өлзий очрот, жигжид гэдэг дандаа цэргийн томоохон зүтгэлтнүүдээ одоо тухайн одоо улс төрийн хил хэрэгт хилмигдүүлэх одоо анхны золиос болгосон гэж үздэг юм байлээ. Энэ ам үнэхээр ногоон байгууламжаар одоо тэр зураг шиг болох юм бол зөвхөн сонгоны хайрхан дүүргийн иргэд гэлтгүү. Ер нь нийслэлийн иргэд бол баярлагаар л бүтээн байгуулалт болох нь дээ. Энэ хамгийн гол нь улс нийслэл орон нутгийн төсвөөс нэг ч төгрөг гарахгүй. Гадны хандивлагчдын хөрөнгөөр энэ ам
одоо цэцэрлэг түрээлэн болох ажил одоо ингээ эхлэх гэж байна. Энд бол одоо миний хувьд туйл их баяртай байгаа. Бас хүн альва нэг байгууллагад ажиллахдаа тодорхой ажлууд санаачлаад тэр нь хойч үедээ бас үлдэх тийм зүйл байгаасаа гэж би хувьдаа боддог. Ямар ч байсан миний хувьд энэ хавийн энэ байгаль орчин сүйтгэгчээс ажлууд зогсоож чадсандаа баярлалдаг. Хоёрт гэвэл одоо энэ ам маань ингээд маш том бүтээн байгуулалтын ажил эхлэх гэж байна. Эхний ээлжинд 10 сая доллар гэдэг нь одоогийн Монгол төгрөгөөр бол нэг 20 орчим тэрбум төгрөгөөр энэ ажил хийгдэх нэ. Тэгээ энэ манайхан ч бас зарим хүмүүс хардаж эхэлдэг. Энэ бүтээн байгуулалтын ажилтнанд дүүрэг оролцох нь гэсэн ийм ойлголт байхгүй. Энд бид ерөөс огтоос оролцохгүй. Бид зөвхөн захиалагч, хөрөнгө оруулагч, ногоо өрөм үндэсний хөтөлбөрийг хамтарч энд бүтээн байгуулалтын ажлыг өргөнүүлнэ. Бид цаг тухайд нь хүлээж авах ажлаа хийнэ гэсэн. Мөн гүйцэтгэлтэн тодорхой хэмжээнд хяналт тавина. Цаашдаа өөрөө чи хэлж байгаагаар энэ бол зөвхөн сонгон хайрханчуудын төдийгүй Улаанбаатарчуудын эрх туртаа газар болно гэж бодож байгаа. Энд авто худалдааны төвөөр үйлчлүүлсэн хүмүүс энэ цэцэрлэг түрээлэнгээр үйлчлүүлдэг, тийм үү? Энэнгээр зорчиж яваа хүмүүс энд орж гардаг. Ерөнхий улсрлын сургууль төгсөж байгаа хүүхдүүд энд орж ирж мод тарьдаг талбайтай, шинээр гэр бүл болсон хосууд бас энд мод тарьдаг. Ийм газар болоосоо л гэсэн миний мөрөөдөл байна да. Энэ одоо тав тэрийн ард байгаа газрууд энэ авто худалдааны төв нөгөөд ирсэн ба тий. Тий. Яг энэ наа харьд нь бол энэ хайргныг карьерууд байсан санагдаад байна. Хизэнээс чөлөөлсөн юм бэ? Энэ чинь ер нь бол 2000-ад оноос хойш нөгөө Монгол улсад маш их барилгажилт, бүтээн байгуулалт, замын ажлууд их явагдсан тий. Яг энэ үеэс эхлээд энд 15-6 аж ахуйн нэгжүүд карьер олборлож ирсэн. Тэгээ карьер олборлоод нөхөн сэргээлтээ хийдгүү. Тэгээ маш их юм цүнхээлүүд үүсгээд хүм мал ихээр унж өгдөг. Ийм аюултай газар болоодсэн. Тэгээд дүүргийн иргэдийн хурлын дараагаар сонгогдсныхаа дараа би түрүү хэлсэн нөгөө 650 га газрыг энэ амнаас эхлээд тэр цаана харагдаж байгаа тэр яндангуудын наад хүртлэх энэ талбайг бүхэлд нь дүүргийн иргэдийн хурлын шийдвэрээр орон нутгийн тусгай хамгаалтанд авсан. За. Тэгээд орон нутгийн тусгай хамгаалтанд авахаар энэ карьеруудын үйл ажиллагаа бүрэн зогссон. Эргээд нөгөө карьеруудаас бид нар 6 орчим тэрбум төгрөгийн одоо нэхэмжлэлтэй явж байгаа. Энэ байгаль орчин сүйтгэснийх нь төлбөр. Одоо харамсалтай нь энэ аж ахуйн нэгжүүд бас энэ төлбөрөө төлөхгүй л байна. Энэ эргээ шүүхийн шатаараа ингээд шатараатаа явах бах. Тэгээд дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2 3 дугаар хуралдааныг бид нар яг энд хийсэн байхгүй. Энэ газар юм гадаа ширээгээ засаж байгаа. Тэгээ бид нар тэр хийсний агуулга нь юу гэхээр байгаль орчин ингэ сүйтгэж байна гэдэг бас тодорхой хэмжээнд хүмүүст мессеж өгөх зорилготой хийсэн. Тэгээ иргэдийн хурал тэр хуралдаанаараа энэ хавийг бүхэлд нь тусгай хэрэгцээнд авсан. Тэр хуралдааны маргааш нь санаж нийслэлийн засаг даргын орлогч ган төмөр дарга над руу уцсан. Энэ танаа дээр энэ тусгай хамгаалтанд авж байгаа газраас чинь нийслэл тодорхой хэмжээний газар авч болох уу? Бид нар нэг 130 га газар байвал авто худалдааны төв байгуулах юм саналтай байна гэд. Тэгээ бид хот тэгвэл манай дүүргийн иргэдийн хурал төсөлтөд тавиа. Тэгвэл бид нар шийдэж өгье гэдэг асуудал ярьсан. Ягаад гэвэл дүүргийн нөгөө төсвийн орлого бас жоохон ч гэсэн нэмэгдэх болов гэж бодож байгаа байхгүй. Тэгээ 130 га дээр нь бид нар нийслэлд чөлөөлж өгөөд тэгээ нийслэл дараа жилээс нь эхлээ бүтээн байгуулалтын ажил хийсэн. Одоогоор бол бас яг нөгөө нүүж ирж бүрэн чадахгүй л байх шиг байна. Ягаад гэвэл нөгөө бүтээн байгуулалт энэ ажлууд нь бүрэн хийгдэж дуусаагүй учраас нөгөө бизнес эрхлэгчид бас таата хүлээж авахгүй байх шиг байна. Зүгээр дүүрэг орон нутгийн хувьд бол газраа бэлдээд өгсөн нийслэл бүтээн байгуулалтын ажлыг дуусгах ёстой. Тэгээд энэ дуусчих юм бол авто худалдааны төв ирнэ, нөгөө автомашин борлуулдаг, сэлбэг борлуулдаг хүмүүс бүгд ирэх юм бол дүүргийн нөгөө төсвийн орлогот бас жоохон ч гэсэн нэмэр болох болов гэсэн ийм хүлээлттэй байгаа. Бас энэ сонгоны харахын дүүрэгт чинь хотын захиргаа нөөж ирнэ гэдэг байна шүү дээ, тий? За тэр чинь одоо миний мэдхээр бол 3 удаа шав тавьсан шүү дээ. Одоогор бол нэг ч тийм барилгын ажил хийгдэг байгаа. Зүгээр сураг сонсох нь тэр Солонгосын талын нөгөө хөрөнгө оруулах хаалаа гэдэг групп нь хөрөнгө оруулалтаа оруулахаа болсон сурагтай байлаа. Тий. Энэ ажил бол одоо энэ цүнхээлэгт байгаа хэсэг энэ төр дээр чи бүхэлд нь юу ирнэ шүү дээ. Техникийн зах маань өөрөө үргэлжилж баригдах байхгүй. Одоо ердөө газрынхаа 3/1 хүрэхгүй газрыг л юутай болгочиход байгаа нөгөө хатуу хүчлэлтэй болгочиход байгаа. Тэгээ наашаага юм битүү байгууламжууд барихгүй бол энд бас авто худалдаа эрхлэгчдийг хүчээр захиргааны журмаар авчирхад бас хүндрэлтэй. Яагаад гэвэл энэ чинь өөрөө Улаанбаатар хотын хамгийн хүүтэн зэгс нөгөө туул сонгоны
сав газраар 30 хэдэн градус хүрж ийн гэдэг газар чинь энэ байхгүй. Тий. Одоохондоо бол яг бэлэн болоогүй юм байна тий. Тэр цаатлаар бол ингээд машинууд зогсоод эхэлж байгаа. Энэ нөгөө автомашин шилжүүлдэг газрууд, цайны газар, банк, натра тентэр ирцэн. За. Наашаага ингээд энэ цүнхээлүүдтэй хэсгийг ингээд үргэлжлүүлээд ийм битүү нөгөө байгууламжууд барих хэвээр төлөвлөлтөөр тэр нь бол ерөөсөө хийгдэж эхлэх байгаа. Одоогоор бол нөгөө яг худалдаа эрхлэгчд маань бас жоохон эсэргүүцэд ирэхгүй л баг шиг байна. Энэ бол тэгээд хотын захиргаа өөртөө шийдэх хөлгөө. Энэ цүнхээлүүд гэж ярьдیں۔ Та энэ бүр аюулгүй болсон уу? Энэ аюултай. Энэ цаатлын хэсэг нь бол үндсэндээ ингээд битүүрчээд хүн мал орж ирэхэ болчиход байгаа. Урд нь бол жил болгон л одоо хүн мал орж ирж бас эрсддэг юм байсан. Наадлаар нь бидний ийм нэг бага самбар руу зоосон. Тэгээд боломжоор нь ийм бас утас центр татсан байгаа. Орох юм бол өгөх нь шүү дээ. Тэг энэ нөгөө экскаватороор ингээд шанагдаад ухахад хамгийн багадаа эхний алхмаар 2 м доош явах юм байна л да. Тийм ийм ирмэг үсцэн ихц. Тэгээд гадна талаар нь хашаажуулж өгсөн юм уу те? Цаатал нь явцсан байгаа. Наатал нь бол байхгүй байгаа. Наатал нь бол ингээ хүмүүс зориулаад самбар тавьчихад байгаа. Аюултай гэдэг. Ер нь бол хотын захиргаа одоо энийг өөрөө мэдлийг бол бүтэн хашаалах хэрэгтэй болчиход байгаа юм л да. За, энэ ажил ерөөхдөө дуусч байна те. Дараагийн очих ажил маань юу вэ? Одоо 65 дугаар сургуулиар орно. Тэнд нөгөө миний нэг санаачилж байгуулсан боксинг клуб байдیں۔ За. Тэднийхээ хүүхдүүдтэй уулзна. Одоо удахгүй нөгөө Олимпийн гараа гэд улсын аваргынхаа тэмцээнд орох гэж байгаа. Тэрнтэй нэг танилцсан. Тэгээд цаашаага дүүрэг дээр очиж нэмэн өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэгчтэй холбооныхонтой уулзаж хайлаар Баяннуур аймагт зохион байгуулагдах үзэсгэлэн худалдаанд тэднийг бас оролцуулах гээд сая ярилцсан. Би сая өөрөө чинь дэргэд нэг юутай хайларын нөхдүүдтэй яриадсан тий. Тэгээд тэр хүмүүстэй бас холбож өгөх юм ажлууд байна. Тэмбэрлэгээд боксын олон улсын хэмжээний мастер. За. Тэгээ битээр нодлон жил ярилцаад энэ 65 дугаар сургууль дээр боксинг клуб байгуулъя гэдэг. Тэгээ нодлон жил бид энэ заалыг тогтчуулаад тэгээ ингэ явж байгаа. Тэгээ Дэмбэ огшийн шавнар эхнээсээ улсын аваргаас медаль аваад ирсэн. За. Тийм, нодлон ерөөсөө хичээлээд 2 сар болоо тий. Олимпийн гараа гэдэг нөгөө бага насны хүүхдүүдийн улсын аварга гэсэн үг л дээ. Тэндээс мөнгөн медаль авч ирсэн тий. Би өөрөө л зүгээр хүүхэд байхдаа одоо нөгөө бүхэн секц мэгцэнд явж байсан. Тэрнээс өөрөө яг тийм бокс хичээлж байгааг зүгээр маш их сонирхдаг. Одоо манай багын бас найзууд бүгд боксing мастерууд байж л да. Тэгээд тэднэртэй их ойр байсан учраас юм уу энэ боксинг клуб байгуулъя гэж бодол төрсөн. Тэгээ нөгөө манай олимпийн аваргууч өөрсдөө ер нь бол гэр хороолоос хүрцгөөсөн шүү дээ. Одоо Адрууган төгс цогт тийм ээ. Одоо Сэрдам энэ чи бүгд гэр хороолоос төрсөн. Тэгэхээр би бас дотроо горьж байгаа байхгүй юу? Дараагийн ирээдүйн бас аваргууд энэ дотор байгаа болов тий. Тэр дундаа толгоотоос дараагийн олимп дэлхийн аваргууд төрөөсөө гэдэг бас нэгдүгээр тийм хүсэл мөрөөдөлтэй байна. Хоёрдугаар нь манай энэ хүүхдүүд маань нэгдүгээр бие болдрын өв тэгш хүмүүжлэлтэй болно. Чөлөө цагаа зөв өнгөрөөн гадуур дотор янз бүрийн одоо болж өтөхгүй юм хийлгүүгээр энд багшийн удирдлаганд ор тий ингээ хичээллээд ингээд спортод их илүү сонирхолтой болох
энэ зам мөртний хөтлөё гэж энийг байгуулсан. Энэ маань бас дайжгүй ингэ явж байгаа. За тэрнээс гадна энэ 65 дугаар сургуулийг түшиглээд бид нар Монголын хөл өмгийн холбоотой хамтраад Японд дасгалжуулагч авчирч юм хөл өмгийн бас багштай болоод хөл өмгийн клуб ажил эхэлж байгаа. За. Тий, Японд дасгалжуулагч маань өөрөө бас биднийг юуны нэг орон байрны асуудал шийдээд өгчих юм бол салиа өсгөө ингээд хүүхдүүдэд хөл өмгийн сургалт зааяа гэсэн ийм байдалтай байж байгаа. Хүүхдүүд хөөрхөн эвсэлтэй болчихжээ, тий? Тий. Эдгээр чи хамгийн гол айгу дур сонирхолтой байна энэ дээ. Тэгээ сая хэлж байгаа үстэй. Бокс гэдэг нь спорт ангийнхныгаа дээрлэхгүй гэдэг. Тэгж энэ багш нар чи хүмүүжүүлдэг юм байна л да. Ер нь манай дээр энэ хүүхдүүдийг чөлөө цагийг аль болох зөв боловсон өнгөрүүл ийм боломжуудыг их бүрдүүлэх хэрэгтэй юм шиг байна. Гадны өндөр хөгжилтэй орнууд бол хүүхдүүд хичээлийнхээ бус цагаар маш олон төрлийн секс дугуулангууд явах боломж нээлттэй байдаг. Тэгэхээр манайд бол бас нөгөө боломж нөхцөлийн хувьд бол тэр болгон бас олддоггүй. Жишээлбэл энэ 65 дугаар сургууль гэхтэл өнгөрсөн хичээлийн жил 550 хүүхэд нэгдүгээр ангид орсон шүү дээ. 10 хэдэн бүлэг. Тэгээ нэг ангийн анги дүүргэл 50 гаруй. Тэгэхээр үндсэн хичээл сургалтын ажлаа явуулахад материалын баазын хувьд дутагдaltaй байгаа юм чинь хичээлийн бус цагаар хүүхэд багцуудыг одоо бас зөв болсон өнгөрүүлэх орчин нөхцөлийг бүрдүүлэхэд бас нэлээд цаг хугацаа шаардна. Тэгэхээр хүн болгон өөрсдөө санаачлагаар тодорхой хэмжээнд хүүхдүүдэд зориулсан ийм зүйлсүүдийг санаачилж байгаа юм шиг байгаа. Өнгөрсөн жил би нөгөө гэмтрэгээс өрсөн сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийнх даргын хуваар 1-р хорооллын ирээдүй сургуулийн хүүхэд багцуудтай уулзцаасан. За тэнд мэдээж хэрэг бас нэг хаяа хичээл тасалцдаг. Жохон бас нөгөө анги дотроо нэг жохон сахилгагүйчдэг. Ийм хүүхдүүдийн уулзсан л да. Цагдаагийн 3 дугаар хэлцээс надтай уулзсан нэг 25 хүүхдийг. Тэгээ би тэдэртэй ярилцаад хичээл дуусаад юу хийж яах гэсэн чинь тэгээд компьютер тоглож जैन тий. За гадуур тэгээ орц морцондоо очиж сууж энэ даа янз янзын зүйл ярьсан л та. Тэгэхээр би хэллээ. Юуны та хэд ингээд усын спорт сургалтын төвд усын спортоор хичээлүүл яах вэ гэдэг асуудал ирсэн чи бүгд айгүй уриалах хүлээж авсан. Тэгэхээр би эцэг эхчүүдтэй нөгөө 25 хүүхдээ цуглуулад сонгоны архан дүүргийн усын спорт сургалтын төвд нөгөө ээлж багтаа хүн баг явдаг цагт нь тааруулаад тэд нар цаг гаргаж өгөөд бүтэн жил 2 жилээр нь үн төлбөргүй сургалтанд хамрагдах хэрэг өгсөн. Тэгсэн чинь нөгөө хүүхдүүд маань энэ жилээс эхлээд усын спортын зэрэг цолтой болоод гисэн. Одоо нөгөө урдны хичээл тасалдаг масалт бүгд байхгүй болсон. Би бол дотор маш их баярлсан. Тэгээ нэг инээтэй болсон нөгөө яг хичээлүүлэхээр нөгөө хүүхдүүдөө өөрөө ингээд авчираад хэдүүлээ бас нэг арга хэмжээ зохиогоод ингээд нөгөө хүүхдүүдөө явуулахаар болсон чинь бүгд ингээд ямар ч бэлтгэлгүй өрөөд ирсэн. Тэгээ бид нар ярьж бод юуных нь нөгөө усных нь хэрэгсэл бүгдийг бас давхар шийдэж өгөөд. Тэгээ тэр 25 хүүхдээс нэг нь ч нөгөө усын спортынхоо секс дугуулыг таслахгүй байнга тогтмол явдаг болоод тэгээд дээр нь спортын цэрэг золтой болоод нөгөө хичээл тасалдаг нөгөө хаяа атман зан гаргадаг бүгдийг нь орхисон гэдэг. Тэгэхээр энэ бол бас сайн бинтэй. Ер нь цаашдаа тиймэрхүү ажлуудыг бас боломжтой хэмжээнд зохион байгуулъя л гэсэн бодол өгдөг. Амьдралын боломж таараа амжиргааны түвшин доогуур айлуудын хүүхдүүдийг цэцэрлэгээр хангасан гэсэн үү? Энэ хаанхын өрөнгөөр баригдсан хичнээн хүүхдийн цэцэрлэг аа. За энийг энэ Канад эмэгтэй Жули гэж эмэгтэй. Анх энд ийм Вэлүү гэж сан байгуулсан. За. Тэгээд сан байгуулад энэ одоо бидний энэ уулын цааталт нэг улаанчлуудын хогийн цэг байгаа. Тэгэд энэ хүмүүсийн зорилтт бүлэг нь болохоор энэ улаанчлуудын хогийн цэг дээр одоо нөгөө хог түүж ажил хөдөлмөр эрхэлж байгаа хүмүүсийн хүүхдүүд тэр болгоно нөгөө цэцэрлэгт бас хангагдаж чадахгүйсэн. Тэгээ энэ Канад эмэгтэй энэ санаачлалыг гаргаад анх тэр жижигхэн дугуй ийм юг байгуулсан. Тэгээ эндээ бид нартай хамтарч ажиллая. Цэцэрлэг болгоцоход бас дүүргийн зүгээс туслаач дэмжээч гэдэг асуудал тавьсан над дээр ирээд тэгээ бид нар цэцэрлэгийн тусгай зөвшөөрлийн асуудлыг хөөцөлдөөд эрчим хүчнийх нь асуудлыг хөөцөлдөөд
газрын хэмжээг бас томсох асуудлыг хөөцөлдөөд. За тэгээд нөгөө хувьсах зардлын асуудлыг давхар хөөцөлдөөд. Ингээд цэцэрлэг болж анх эхэлсэн. Тэгээд Жулигээ тэр эмэгтэй бол маш их Монголын энэ хүүхдүүдийн сайн сайхны төлөө гэсэн ерөөсөө ийм сэтгэлтэй эмэгтэй. Тэгээд гадны хандивлагчдыг үе үе цуглуулж хандив тусламж өрнөөсөр байгаад энэ бидний ард харагдж байгаа энэ 125 хүүхдийн цэцэрлэг болж өргөтгдсөн. Тэгээ эргээ тэр дугууга галтайгаа болгоод энийг номын сан болгоод энэ авийн хүүхдүүдэд одоо ном уншиж суун хичээлээ давтаж болно үн төлбөргүй. Энд суралцж байгаа хүүхдүүд бас цэцэрлэгт суралцж байгаа хүүхдүүд үн төлбөргүй. Тэгээд одоо энэ юуныхаа цааталт бас халуусны газар нэх гэж байгаа. Тэгээ энэ дээр бас бид нар хамтарч ажиллаа ярьцсан явж байгаа. Тэгвэл энэ хавийн хүмүүс бас үн төлбөргүй халуусанд хангадаг. Тэгээ энэ гадны орнуудын ядуурлыг бууруулах нэг схем байт юм л да. Эхний ээлжинд хүүхдүүдийн босролтой болох хэрэгтэй. Дараагийн дугаарт эцэг эхчүүдийн ажил хөдөлмөртөө байнгын тогтмол орлоготой болох хэрэгтэй. Тэгээ ийм соёлын халуус ч гэдэг юм ахуй соёлын чиглэлээр нь хангаад ирэнгүүт энэ хүмүүсийн нөгөө амьдралын төвшин аанда өөрчлөгддөг гэдэг энэ схемээр энэ ажил явагдаж байгаа. Тэгээ бид бол өөрсдөө дүүрэг орон нутгийн зүгээс аль болох боломжтой байдлаар тусалж дэмжиж явж байгаа. Энэ цэцэрлэгийн хувьсах зардлын асуудлыг бол дүүргийн тусгай шилжүүлгийн төсвөр шийдэж явж байгаа. Та нар бодохгүй одоо 125 хүүхдийн цэцэрлэг байгуулахад дүүрэг өөрөө байгуулъя гэхэд бол дор хаяж нэг тэрбум төгрөгөөр өнөөдөр босч байгаа. Тэгэхэд энд бол дүүрэг орон нутгаас нэг ч төгрөгийн төсөв гаргалгүйгээр энэ сайхан том цэцэрлэгийг байгуулсан. Тэгээ одоо энэ машин тэрийг ингээл Вагнер Аз тусламжийн гараа сонгосон байх жишээтэй. За Америкийн элчин сайдын яамнаас дэмжлэг тусалцаа үзүүлж байна. Оюутлогоогоос үзүүлж байна. Канадын элчин сайдын яамнаас тусламж үзүүлж байна. Тэгээ ер нь олон сайн санаат энэ хүмүүс энэ манай энэ цэцэрлэг энэ төрийн бас байгууллагыг бас одоо өөдөн татах чиглэлээр ажлууд хийгдэж явж байна. Одоо энэ жилдээ халуус бий болчихно. Одоо ийшээ хэдүүл алхаж үзье. Цааталт нь тоглоомын талбай, саксны талбай гэдээ байгуулсан. Тэгээ ингээд нөгөө эцэг эхчүүдийг бас энэ төрийн бас байгууллагад ажилуулад байнгын цалин орлоготой болгохтой ажлууд бас хийгдэж явж байгаа. Жишээлбэл одоо энэ улаанчлуудын хогийн цэг дээр ийм хувцар савнууд гэдэг чинь түүгээд бөөдөө хийсэн баг жишээ. Бөөдөнд жишээлбэл хаан банк сая төгрөгөөр авч байгаа жишээ. Тэгжээж энэ байгууллагуудын үйл ажиллагаа орсон тогтнох чадвар нь. Одоо ингээд сөхөд харуул дандаа нөгөө ийм хувцар сав. Тийм үү. Тэгээ хувцар савнуудаар ингээд ийм бөөдөө хийгээд ингээд бүрчиж. Тэгэхээр энэ хүмүүсийн хамтын хөдөлмөр эрхлээд тодорхой орлогын их өсөлтөд болох боломж нь үрж. Үйлдвэрлэгчдийн холбооны одоо удирдах зөвлөлийн хүмүүс байна. Тэгэхээр бидний өмнө одоо энэ 2016 оны 4, 5, 6 дугаар сард нийтдээ 15 хятад зохион байгуулагч үзэсгэлэн худалдаануудад оролцох тийм боломжууд нээлттэй байна. За өнөөдөр Хөлбөмбөр аймгийн Хайлар хотоос гадаад харилцааны мэрэгчлэлтэн ярьсан. Уламжлалт үзэсгэлэн худалдаа 6 сарын 24-нд бүртгэж эхэлнэ гэж байгаа шиг байна. Тэгээ 30-нд дуусгана гэж байна. Тэгээ сонгоны хараханд дүүрэгт бол 3 лангуу өгнөө, үн төлбөргүй өгнөө л гэж байна. Тэгээ бид нар бол бас нөгөө нэг нодлонгийн эхлүүлсэн ажлаа гүйцээгээд тэр нэрийн дэлгүүрээ бас нэг үргэлжлэл ажлаа бас дуусгах хэрэгтэй байна. За бид өглөөний 8 цагаас таны ажлыг сурвалжлаа. Одоо ажлын цаг дуусж байна. Ерөнхийдөө иргэдийн хурлын даргын ажил гэдэг бол энэ бүхий л одоо их хурлын гишүүний ажил шиг, засаг даргын ажил шиг ингэж өрнөдөг юм байна гэдгийг л өнөөдөр мэдэж авлаа да. Та ч бас их дүүргээ сайн мэдхийн тий. Дүүрэгт бас нэг 8 жил боллоо. Тэгэхээр ерөнхийдөө ажлуудаа гадралнаа.
Сонгоны хархан дүүрэг маань бас хүн ам ихтэй, газар нутаг талбун, асуудал ихтэй. За мэдээж зэрэг хамгийн гол нь орлогын их усүр багтай ийм дүүрэг. Гэхдээ бид бүхэн иргэдээсээ хий бүтээ олон ажлыг хийж чадна гэж сонгогдсоод за орлогохгүйгээр шалтгаан яриад сууж болохгүй. Тэгэхээр заавал одоо улсын болон орон нутгийн төсвийг хүлээлгүйгээр гадаад олон улсын байгууллагуудын зээл тусламж, хандив, тийм ээ, хүмүүнлэгийн байгууллагуудтай хамтарч хийх олон ажлууд байгаа. Бидний цаашдаа энэ сургууль цэцэрлэгийн хүртээн хэмжээг нэмэгдүүлэх чиглэлээр олон ажлууд байна. Тогтчил бүтээн байгуулалтын тал дээр гэрэлтүүлэг, авт зам, явгууны зам гэд олон хийх ажлууд, мөрөөдлийн жагсаалтууд байна л да. Өнгөрсөн 3 жил гарны хугацаанд бид хоггүй боллоо гэдэг нэг том зорилтыг шийдвэрлэж чадсан. Хашаа нь айлуудын хогны асуудал үндсэндээ шийдэгдлээ. За нэг 50-аас 50 гаруй уртааш километр гэрэлтүүлгийн асуудал шийдэгдлээ. Одоо бидэрт нэг 7.5 орчим тэрбум төгрөгийн их усүр байвал гэрэлтүүлгийн асуудал нэлээд өндөр түвшин шийдэгдэх боломжтой. За дараагийн дугаарт нь энэ гэр хорооллын дундуур маш их одоо авцамууд бий болсон. Энэ авцамуудыг одоо боломжтой томоохон магистрал замуудыг бүхэлд нь одоо хатуучлалтай болгож холбох зүй ёсны шаардлага байна. Энэ жилийн тухайд гэхэд хилчин хорооллын араар яваад баруун Слааны эц рүү гарч ирж байгаа 3.5 км авцамын ажлыг эхлүүлэхээр бид нар бас дүүрэг зураг төсвийн хөөцөлтүүд за тэгээд холбогдох газрууд нь хөргүүллээ. Энэ жил хийгдэх олон ажлууд байна. Цаашдаа ер нь сонгоны хархан дүүрэг маань бусад дүүргүүдийн жишгээр бусад дүүргүүдээс ч илүү одоо хөгжих ийм ирээдүй, гэрэлт ирээдүй бидэнд бий гэдгийг энэ ташимд хэлье. За баярлалаа танд ажлын өндөр амжилт хүсье. За баярлалаа. Танай телевизийн хамт олонд ажлын амжилт хүсье. За баярлалаа. Эрхэм үзэгчдээ танил хүн нэвтрүүлгийн шинэ дугаар энэ хүрээд өндөрлөж байна. Анхаарлаа хандуулсан та бүхэндээ баярлалаа. Баяртай үзэгчдээ.